Сайн уу guys. За тэгэхээр анхны Pokemon opening давтаа морил. Өнөөдөр бид Prismatic Evolution Tin нээж үзнэ. Pokemon card collect хийдэг хүмүүс сүүлийн үед их болсон болохоор opening хийхдээ бас баг багаар инфо хуваалцаж явъя гэж бодлоо. За тэгээд Pokemon card нь ерөнхийдөө бол Япон улсад 1996 онд гарч байсан юм байлээ. Одоо бол collect хийх, trade хийх бүр tournament хүртэл тоглодог том community болсон. Зарим raid картууд нь үн хүрдэг болохоор хүмүүс коллект ерөнхийдөө бол их хийдэг. Тэгээд би ерөнхийдөө энэ Pokemon картаар өөрийн хобби болон коллект хийгээд та бүхэндээ цаашдаа илүү олон Pokemon картуудыг opening хийж Reels маягаар бичлэг хий гэж бодсон байгаа. Тэгээ Pokemon card culture Монголд гоё хөгжөөсэй гэж сүүлийн үед амар их хүсдэг болсон. Тэгээд судлаад үзсэн чинь Монголд ерөнхийдөө болвол Pokemon card-аар бичлэг хийдэг хүмүүс бараг байхгүй. Тэгээд ихэвчлэн хөлих картууд хүмүүс маш ихээр худалдан авдаг, борлуулах гэж үздэг талаар ерөнхийдөө бол Facebook-оор айгүй их олж харлаа. За тэгээд Prismatic Evolution дотор бол ерөнхийдөө хамгийн үнэтэй карт бол Umbreon Full Art байгаа. Тэгээд энэ карт нь бол ерөнхийдөө ойролцоогоор 1000 гаруй евроны үнэтэй карт байгаа. За тэгээд энэ дээр бичлэгэн дээр гарч байгаачлан хамгийн ихэнд промо карт байгаа. Энэхүү картыг та кодын эсвэл QR кодыг уншуулад интернетээр онлайн Pokemon карт үнэгүй пак нээх боломжтой. Мэдээж хамгийн түрүүнд энэхүү кодыг redeem хийсэн хүн үнэгүй онлайн картыг нээж үзэх боломжтой гэсэн үг. За тэгээд цаашдаа илүү олон Pokemon карт, илүү олон unboxing та бүхэндээ нээж төлөвлөх болно. Тэгэхээр like, subscribe бити мартаарай. За тэгээд цаашдаа ерөнхийдөө бол giveaway хий гэсэн бодол байна. Тэгээд дан ганц Pokemon карт гэлтгүй хөл бөмбөг, сагсан бөмбөгийн trading картуудыг бас нээж төлөвлүүлье гэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ удаагийн анхны бичлэгний нээсэн карт бол Prismatic Evolution байлаа. Одоо ингээд анхны бичлэг болохоор та бүхэндээ мэдээлэл маркаар ярьлаа. Баярлалаа.